Хотын оршин суугчид маань эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг төрөө сангах нь бидний эрхэм зорилт билээ. Энэхүү зорилтын хүрээнд ажиргалтай хот зохицлогч чиглэлийг эх 4 жилийн үйл ажиллагааны цөм болгон иргэдийн амжиргааны түвшинг хамгаалан дэвшүүлэх, орон сууцны бодлогоо шинжлэх, хотын байгууллага иргэдийн байшин сусыг зохицуулах, хот бүрдүүлэх салбаруудаа эрэлтэн нийцүүлэнхийг хөгжүүлэх, хотын эрх зүйн орчинг шинээр бий болох бодлого боловсруулан хотын менежментийг сайжруулах замаар тэдгээрийг бодит ажил хэрэг болгохоор хөтөлбөр төслөө хэрэгжүүлж эхлэв байна. За эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлсийн үндсэн нийгэмд хууль эрх зүйн засаглалыг доктортой төлөвшөхөд оршиж байгаамаа. Гэмт хэргийн статистик үзүүлэлтийг гаргаж нийслэлийн төр захиргааны байгууллага нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мөн техник хэрэгсэл зөв хуваарлах, улсын төсөөс хуваарлагдсан хөрөнгийг зөв зарцуулах, урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолч 2016-аас 2020 оны зорилт төлөвлөгөө үйл ажиллагааны хэтийн төлөв зэргийг төлөвлөхөд манай өнөөгийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. 2016 оны эхний 10 сард улсын хэмжээнд бүрдсэн нийт гэмт хэргийн 3.2 нь Улаанбаатар хотод үлдэгдсэн бидний хувьд зайлшгүй анхаарч үзэх төвшүүртэй бөгөөд эмзэг сэдэв болж байна. Нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс ойрын жилүүд зохиох ажлын талаар товчхон мэдээлье. Юуны өмнө нийслэлийн удирдлага ажиргалтай хот хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд хүч хөрөнгөө төвлөрүүлэх болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аюулгүй хот төсөл боловсруулан баталгуулж хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Хотод гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор судлан тогтоож тэдгээрийг дасан зогсоох, арилгах гарц, ажил арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлно. Хотын хөгжил, бие даасан байдал, хөрөнгө санхүүгийн чадвар зэрэг амин чухал олон асуудлын хооронд уялдаа холбоотой цогц байдлаар шийдвэрлэхийн тулд хотын эрх зүйн орчинг шинжлэх шаардлага байгаамаа. Үүнийг иш үндэс болгон хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулж, түүнтэй хамт шинээр боловсруулах, шинжлэх, найруулах болон нэмэлт өөрчлөлт оруулахаар нийт 14 хуулийн төсөл бэлэн болгож, удахгүй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулийг хууль санаачлагчид өргөн барьж шийдвэрлсэний дараа иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зарим эрх зүйн актыг шинжлэх бодолтой байгаа. Бидний ажлын өөр нэгэн чухал чиглэл бол цагдаа, хууль сахиулах байгууллагуудынхаа үйл ажиллагаа, нэгдмэл байдлыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжих явж юм а. Хотын удирдлага энэ үргээ биелүүлж ирсэн. За цаашид тавих анхаарлаа улам нэмэгдүүлнэ. Нийслэл хотын теле камерын хяналтын өнөөгийн техник технологийн байдлыг эрс шинжилж, найдвартай байдлыг хангах, шинээр гудамж талбай объектуудыг теле камерын хяналтанд оруулж, хотоо теле камерын бүрэн хяналтанд авах ажлын хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэнэ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2010 оноос эхлэн гудамж талбайд улсын болон орон нутгийн төсөв гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод 25 хяналтын камер анх суурилуулж эхэлсэн. Үүний үр дүнд нийслэл хотод үйлдвэрлэж байгаа гэмт хэрэг зөрчлийн гарал тодорхой хувиар буурч, гэмт хэргийг үйлдэлтэй нийлрүүлж дассан зогсооход үр дүнгээ өгч байлаа. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1483 хяналтын камер тавигдсанаас 1007 камер хэвийн ажиглагдаж 376 хяналтын камер ажиллахгүй байгаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын оронтой цалингийн санг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, холбогдох яамд Монгол Улсын засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах болно. За цагдаагийн байгууллагын техник тусгай хэрэгслийн хангамжийг улам сайжруулахад хотын зүгээс боломжийн хэрээр санаа тавихаар төлөвлөж байгаа. 2017 онд Баянгол, Цонхбаатар, Сонгон найрхан дүүргийн 10 хороонд хороо өрхийн эмнэлэг цагдаагийн цогцлбор байр барихаар үндсэн чиглэл тусгаад байна. Энэ он цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарим хэлтсийн барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэж өгнө. Ухаалаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутан цагдаа арга хэмжээг өргөжлүүлж, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Аюулгүй орчин бүрдүүлэх, оршин суугчийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэв журмын урамшуулт эргүүл ажилуулахаар шийдвэрлэж эхний үр өгөөжөө өгч байна. За нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн зарим төрлийн гэмт хэргийг 2016 оны 9, 10 дугаар саруудад харьцуулж үзэхэд хулгайлах гэмт хэрэг 9-р сард 448
гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 304 бүртгэгдсэн бол хэв журмын урамшуулт эргүүл ажилуулснаар 10 дугаар сард хулгайлах гэмт хэрэг 60, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 46-гаар тус буурсан. За энэ баримт нь хэв журмын урамшуулт эргүүлийн үйл ажиллагааг төвчүүлснээр хулгайлах болон гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг тодорхой хувиар бууруулах боломжтой хавьд харуулж байгаамаа. За нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас харахад хотхны зохион байгуулалттай газруудад гэмт хэрэг зөрчилд үйлдэгдэх нь бага байгаа тул орон сууц авч зогсооллыг хотхны зохион байгуулалтанд оруулан харуул хамгаалалтаа болгох, гэр хорооллын гудамжинд хашаа өмчлөгчдийн холбоо байгуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах үүднээс гэр хорооллын 5903 гудамж, орон сууцны 3675 байр, нийт 9578 цэгийг урамшуулт эргүүлийн хяналтанд авахар цэхэж байна. Үүний зэрэгцээ хэв журмын урамшуулт эргүүлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажилд дүүрэг хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл засаг дарга нарын оролцоог сайжруулах болно. Гэмт хэрэг зөрчлийн талаар өгсөн мэдээлэл нь ногтлогдсон, бусдыгаа хушуучлан сайн ажиллаж байгаа иргэнийг шагнаж урамшуулан сурталчлах ажлыг эхлүүлнэ. Мөн хэв журмын урамшуулт эргүүлээр ажиллаж байгаа иргэдийг чадварчилж, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, иргэдийг орчныхоо аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн идэвхтэй оролцдог хандлагыг бий болгох, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, ослын хэмжээг бууруулах зэргээр удирдлага зохион байгуулалтын олон талт ажлыг хэрэгжүүлнэ. За нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуул зөвлөөс ирэх одоо 16-аас 2000 он хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулгад юм байна. Анхаарал татсанд баярлалаа.